тэнгэр гэсэн үеийн яг маш олон тэнгэрүүд байна. Тэр тэнгэрүүд дотроос яг монголчуудтай холбоо хамааралтай эдгээрдээ монголчуудын тэр уг язгуур тэнгэрүүд нь ямар тэнгэр вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл монголчуудын уг язгуур тэнгэрүүд бол уг монгол хэлээр бүрий ги буюу орчин үеийн монгол хэлээр чон мар бог гэсэн нэртэй тэнгэр. За энэ бүрий буюу чонсын ордны 44 бүлэгт ги буюу марлын ордны 55 бүлэгт нийт 99 бүлэгт бол монголчуудын язгуур буюу сүнсэн биеийн их сурвалж уг гаргав. Өөрөөр хэлбэл чонос марлын 99 бүлэг од бол монголчуудын язгуур тэнгэрүүд нь. Эндээс монголчууд тэнгэр язгууртнууд гэдгийг тэнгэр нь за тэр язгуур тэнгэрүүд нь тодорхой болж байна гэсэн үг. Монголчууд бол уламжлалт ойлголтоор од өгтнүүд тэнгэр язгууртнууд юм. Харин орчин үеийн ойлголтоор бол оддын хүүхдүүд буюу star children зэвсний диет гэсэн. Орчин үед бол оддын хүүхдүүд гэдэг үг одоо нэр томьёо ойлголт мод болж байгаа. Од гэж тэнгэрийг хэлж байна. Тэгвэл энэ тэнгэрийн язгуур сүнстэй хүмүүсийг яг орчин үед оддын хүүхдүүд гэдэг.